олон хүмүүс ерөөсөө тойрог дарил зураг авах явсаар хагаад хошир айдж амжаагүй л явж байна. Чи хаачхад наана зогсолтооч. Энэ асуултаас бүр айж надад. Барилдуулах. Монголчууд сайхан надараа. Би 2 настай манай маань ингээд ганцгаар маань ингээ уяад намайг авч өгдөг. Тэгээд тэрнээс хойш ингээд хүмүүстэй мөр надад сурцсан. Тэгээд 100 энэ манай багш маань багштай 101 жилийн аваад орчихсон. Тэгээд 5 жилийн дараа ороход баяртай. Өнөрлөн омогш хада толгод хатаа хазар даран. За өнөөдөр наадмынхаа нээлтийг үзлээ. Үнэхээр энэ нар гур бороо тэгшэрсэн хүн малгүй одоо сэтгэл зоо хамарсан их сайхан наадам болж үнэхээр их баяртай байна. Бас нээлтийн аргамжаа бас утга төгөлдөр болж байна. Одоо ингээд зүүн талаасаа ихлэ ингээд нар зүв ингээд бүх одоо үндэстэн ясныхаа соёл урлагийг харуулсан найруулгатай их сайхан нээлт болж байна. Нийт монголчуудаа тэр дундаа одоо үндэсний үйлдвэрлэгчтэй одоо монгол соёл ахуйгаараа багтсан сайхан наадам болж сайхан баярлалаа гэсэн. За би ч одоо бүгсээ мэдхгүй дээ. Уул нь отгийн өсгөөр маань барилдана гэж бодож ирсэн. Тэгээд барилдуулах яг бас өсгөөрийгээ дэмжиж ирсэн. Наадам гэхээр бол монгол хүний хувьд нээлт үзлээ. Энэ жилийн наадам бол үнэхээр онцгой сайхан наадам боллоо. Тэгээд дэлхийд даяар ажиллаж хөдөлмөрлөж, суурч хөдөлмөрлөж ажил амьдралаа залгуулж байгаа. Мөн түнчтэн Монгол даяар одоо наадж байгаа нийт монгол наадамчин түмэндээ баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж байна. Тэгээд энэ жилийн наадам бол үнэхээр онцлогтой сайхан жил болж байна. Ялангуяа их Монгол улсын 820 жилгээд тэгш сайхан ой тохиож байгаа. Энэ баяр наадмын бас утга төгөлдөр нь бас энэ учиртай байгаа одоо гэж бодож байна. Тэгээд наадмын тоглолт бол үнэхээр олон одоо Монгол орныхоо өнцөг булан бүр үндэстэн угсаатан ясныхаа өөрсдийн өв соёл тийм ээ онцлогийг одоо багтааж шингээж өгснөөрөө бас их онцлогтой боллоо гэж харж байна. Тэгээд наадмын бол бүх одоо өнгө твширнэ гэдэг шиг үнэхээр сайхан байна. Тэгээд энэ жилийн хувьд бол бас гэр бүлийнхаа хүнтэй хамт тийм ээ Монгол төрийнхаа наадмыг Монгол одоо дэлхийд ганцхан наадмаараа бас ингээд хамтдаа ингээд төр төмөө олноо хүндлээд тийм ээ одоо Монгол үндэснийхаа одоо хугацаар иж бүрэн хувцлаад бас ирсэн байна. Тэгээд их сайхан байна. Тэгээд олон түмэн маань ч гэсэн их одоо тааламжтай байх шиг байна. Тэгээд тийм учраас зөндөө олон хүмүүс ерөөсөө тойрог дарил зураг авах явсаар хагаад хошир айдж амжаагүй л явж байна. Наадам гэхээр бол монгол хүний хувьд хамгийн түрүүнд 93 наадам тэр дундаа хурдан хүлээг хүчит бүх сурын харваа мэдээж одоо ой тоонд нь буудаг. Миний хувьд ч гэсэн тийм байдаг. За тэгээд бас мэдээж амттай хуушуур байна, айрыг цагаан байна тий. За тэгээд ер нь бол Монголд одоо дэлхийд ганцхан монгол наадам бол ингээд энэ 3 өдрийн туршид тий үнэхээр одоо зөвхөн Монголд ийм зүйлийг харж болдог. Ийм гайхамшигтайгаараа бас дэлхийд бол бид нэр дархлагдсан улс гэдгээр бас бахархалтай байна. Улар төрийн 2235 жил Их Монгол улсын 820 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 117
105 жил, Ардын хувь сургуулийн 105 жил, ардчилсан хувь сургуулийн 36 жилийн ойн баяр наадмын мэндийг Монгол түмэндээ өргөн дэвшүүлж байна. Зорхайргэж гарахад наран сугарна зуны гэлдэж хурдлахад дэлсэмэрнэ зуны гэлдэж хурдлахад дэлсэмэрнэ Падан худын тасан химэрцгүй надам тарганчдаг Амар олон хүмүүс хараад тэр нь надад амар гоёсэн. Бас гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрөх маш гоёсэн. Наадмын нээлтэнд бол анх удаага орж үзэж байна. Урд нь бол 5 жил барилцсан. Энэ жил яг нээлтэнд үндснийхөө морь тэмээ юмнуудаа аваад анх удаага орсон. Аюу гоё наа. Нийт монголчуудаа сайхан надараа л гэж хэлээ дээ. Ямар бүхийг дэмжиж байна? Анжилоо. За сайхан залуучууд одоо зөндөө байна дөө тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Одоо аллийн дэр энийн дэр гэж хэлээд байх тий. Бүгдэнд нь амжилт хүсье. За ажил. чи хаачхад наана зогсолтооч Монголын үндэсний баяр наадам болж байна. Тэгээд нийт Монгол түмэнд баяр наадмын мэнд өргөё. Ингээд Монгол намаад группийн одоо жүжигчин залуучууд бүх монголчуудаа зориулж нэгэн сайхан дуудуулъя. Тэгээ юу дуудах юм бэ? Бүх хүмүүс мэддэг дуу чи юу вэ? Яг 쇼대 문공토로 안마가당 손타쇠 아위민 지뜨기르식 돌고 노란다 애지민 수식 줄을 댕겨보다 홀링홀로 나라지색 홍길달라가네 노라네 Сайхан уу? Баяр минь. Энэ асуултаас бүр айж надад хүүхэд насндаа бол аав ээжтэйгээ дүүтэйгээ гэр бүлэрээ одоо нааддаг гэсэн наадмууд бол маш сайхан одоо сэтгэл тод үлдсэн байдаг. Тэгээд аав маань их сайхан бүхэд дуртай тийм хүн байсан. Тэгээд Өвөр Хангай аймгийн 12 хотод гэж чинь яг өсөж харилсан, төрж өссөн. Тэгээд нутагтаа өнгөрөөжсэн тэр цаг унчлаад хамгийн гоё цаг үе дээ. За миний хувьд одоо баяр наадмын сайхан 93 наадам, Монгол наадам тэгээд сайхан уран бүтээлүүдтэй. Тэгээд өнгөрсөн жил бас эдэр хүчтнүүд гээд эдэр залуу хүчтнүүдэд зориулсан сайхан шинэ уран бүтээл гаргасан. За энэ жил болохоор нэг сайхан морины дуу хийж байгаа. Тэгээд клипийн өнөө маргаашгүй бас цацагдана. Тэгэхээр та бүхэн манаас хүлээн авч талдаарай. Эсний маань өв соёлын сайхан Дэлгэр Монгол наадмаараа Монгол зан олон нэг сайхан наадууд, энэ сайхан өв соёлоор Монгол уламжлалаараа гоёж, хангарч одоо энэ өглөөний нээлтийг ингээд харж байхад гадаадын зочд одоо маш их нээлтийг маань үзэж байна. Тэгэхээр энэ гадаад одоо жуулчдаа өөрсдөө сайхан үлгэрлэж Монгол дээл хувцаа сайхан зөв сайхан өмсөж тийм ээ. Одоо өөрсдөө л одоо эх орноо сайхан сурчлаарай. Энэ сайхан өв соёл Монгол наадмаа улам дэлхийд дахинд таниулахад одоо хувь нэмрээ оруулж сайхан наадаарай гэж хэлмээр байна. Энэ асуултаас бүр айж надад яг баяр наадмын чинь хамгийн гол юм чи одоо ингээд огшиж омогшихтэй морио үзэж бүхөө үзэж огшиж омогших байдаг. Энэ жилийн наадмаар бол одоо бас олон сайхан хүчтэнгүүдээ бас харж байна. Тэгээд би бол одоо Батмагна Арслангаа авраг олж байсаа гэж маш чин сэтгэлээс хүсэж байгаа. Би ч өөрөө бас эмээ маань баян онгорих тэгээд манайхан чи Өвөр Хангай бөхөө дэмждэг юм гээд ингээд нодны Өвөр Хангай өндөр гэгэний явах ч гэсэн ингээд манай Өвөр Хангай бөхчүүд Батмагнаг дэмжлээ гээд охин баяр чи Өвөр Хангай гаралтай байхгүй юу. Тэгээд инглээ гээд тэгжсэн. Гэтэ яг хоо ер нь одоо олон сайхан хүчтэй бас улсын цалинд ойрхон байгаа аймгийн арсан залуучуудыг гэсэн зүйлээ бас харж байгаа. Тэгээд эмчлийн наадам бол их сонирхолтой сайхан болох байх. Ялангуяа 1024 барилж байгаа
одоо их сайхан 12-ны ороо бид нар огшиж омгш бахаа гэж бодож Наад өргөн сайхан дэлгэр сайхан болж байна. Бүх хүн үнснэг хувцас өмсөд сайхан наадамдаад бид энэ жилийн энэ одоо Монголд ирээд 3 дахь жилдээ наадамж байна. Энэ ижил иргэсэн мөр энэ одоо өргөн дэлгэр сайхан болж байна. Би өөрөө хотынх. Тэгээ ерөнхий орхон баяр аваргаар дэмжиж байна да. Тэгээ ерөнхийдөө нэгний даваа хоёрын даваа өчтөд үзэж чадсангүй. Өнөөдрөөс л энэ бүх хоёрын тогтоог үзэх баг. Ер нь бэртэлгүй сайхан хөдлөн багтайл наадам болчиход сайхан санагдсан шүү дээ. Бүгдээрээ сайхан Монгол болчих. Аль аав юу вэ? Тэр дөрвөөс энэ даваа сайн гэж бодоход тэгээ. За энэ жилийн наадам үнэхээр өргөн дэлгэр сайхан болж байна. За тэгээд энэ наадам гэдэг маань зөвхөн энгийн баяр биш те. Бид бүгдийн өв соёл, бахархал, яг Монгол үндэснийг илэрхийлэх хамгийн гол зүйл байдаг. Тэгээ ер нь олон үзэж байгаагүй. Тэгээ охинтой энэ жил охиныгаа дагуулад нээлтийн ажиллагааг бас үзлээ. Мор харахаар их омгшоод байлаа. Тэгэл мор тохингууд бүр ингээд өөрөө ирэхгүй л ингээ омгшоод гоё юусан. Монгол түмэн бас сайхан наадаарай. Тэгээд морн хурдан бүхэн хүчтэй ном нь бас сум нь бас мэрэгэн байгээ. Тэгээ та бүхэн сайхан наадаарай. It's just good to see nationality and people love this. Соёл уламжлалаа хайрлан бахархаж байгааг харахад сайхан байна. Би Монголын ард түмэнд хайртай. Миний эхнэр Монгол хүн. Монголдо байнга ирдэг. Хоёр хүүгийн Билли болон Жак гэдгээ. За бүгдээ хотлолноороо сайхан наадаарай. Тэгээд үнэхээр Монгол улс маань үнэхээр сайхан. Улам их сайхан хөгжөөд тэ стресс багтай бас хүмүүс үнэхээр их орондоо үнэхээр их бүтэн аж аргалтай тэ амар тайван амьдардаг. Тийм сайхан улс болох баярлалаа гэж бас хатамдээ бас хүсье юу байна. За намайг зөрөгтэй ууган цэцэг гэдгээ ингээл наадмыг гэр бүлтэйгээ ингээд үзээд явчихин. Доромтод байгаа нагц эгч Сэрэандаа баярын мэнд хүргье. Нийт монголчуудаа ч гэсэн энэ баярын мэнд хүргье. Наадмын баярын мэнд хүргье. Юу намайг Оросогийн Чимбаатар гэдэг. Би геолог мэргэжилтэй. Тэгээ одоо бол тэтгэврт гарсан. Тэтгэврийн. Жил болгон наадмын студион дээр ирж уулна хоошор идэх санаатай ирдэг. Манай энэ нарны оролт гэр ойрхон л доо. Тэгээд нээлтийг бол юугаар зурагтаар харсан. Их гоё нээлт болж байлаа. Тэгээд энэ хоошруудыг 2 цаг гарan зогсож яах нэг нь ярьж. Гэртээ очиж хоошор хийж идэх юм уу гэж бодож сууж байна да тий. За баярын мэнд хүргье. Одоо жил болгон студионд ирж наадмаа үзэж хоошороо иддэг юм уламжлалтаа ингээ ач нартайгаа хүүхдүүдтэйгээ энэ жил явж байна. Ингээд түмэн олондоо сайхан наадаараа гэж хүсье. Ерөн наадмын хоошор их хамгийн чухал сайхан сэтгэл төрүүлдэг юм сайхан байдаг да. Монголын департаментээ наадмын гадуур мэнд хүргье. За юуны төрөнд монголчуудаа энэ сайхан наадам баяр наадмынхаа баярын мэндийг хүргэе. Тэгээд жилийн наадам л өөр гэсэн онцлогтой өөр гэсэн өнгө аястай байдаг. Тэгээд энэ жил ч гэсэн сайхан байна. Сая наадмынхаа нийлийг нөө борооноос шалтгаалаад гэртээ үсчээд төрөөд ирлээ. За одоо монголоороо гоёж, монголоороо бахархаж, бүгдээрээ монголоороо омогшиж сайхан наадаарай гэж хэлье да. Энэ жилийн хувьд гэх юм бол илүү ингээд хатан малгай залгаа өмсөд илүү ганглал өмнө нь бол илүү даруухан байсан бол монголоо ингээд сурталчлах, монголоо бусдад гайхуулах
боломж байгаа юм чинь бүгдээрээ гоё ингээд хаан хатан маань ямар амар мундаг тийм эрхэмсэг, ганган, гоёмсог байсныг нь бид нар бас мэдэрье л да тий. Тэгээ бас ингээд чадлаараа гангалж ийн хүмүүсийг ч гэсэн ингээд гоё монгол хувцаараа илүү гоё ганглаасаа чадчихлээ бол баг хаан хатан ноён шиг явж байвал илүү сүртэй штэ тий. Гадныханд бол илүү андоош нь тэгээ гадныхныг бол илүү татна гэж бодож байгаа. So everyone calls me Hangai. I am a wrestler. I do Inner Mongolian wrestling and now Mongolian national wrestling. Одоо Монголын үндэсний бүхүү барилдаж байна. Энэ нэрсэндээ үнэхээр баяртай байна. Өмнө нь хэд хэдэн сумын наадамд оролцож байсан ч үндэсний их наадамд анх удаага ирж байна. Энэ жилийн барилдааны үзэж энэхүү сайхан уур амьсгалын үнэрхээр үнэхээр тэсэр ядан хүлээж байсан. Би өөр Монгол 7 жил барилдсан, харин Монголд барилдаж удаагүй байгаа болохоор бүх зүйл надад шин санагдаж байна. Өнгөрсөн 7 хоногт анх удаага сумын наадам зодголсон, одоо мандал болон дайрган сумын наадамд барилдсан. Энд барилдааны арга барил, өнгө төрх нь өөр Монголынхоос нэлээд ялгаатай юм байна. Амаргүйч бүгжүүд нь маш хүчтэй, ур чадвар өндөртэй. Надад сурах зүйл маш их бий. Цаашдаа өөрийгөө хөгжүүлж илүү олон наадамд барилдахыг хүсэн хүлээж байна. Mongolchod сайхан надарэ.